За сайн байцгаана уу? Энэ хаалын юмэр биш. Гэн чамаа байгаад байгаа болохоор ичээд идэх байхгүй. Тэгээ ганцаараа хам бол амар гоё чөлөөтэй. Тийм болохоор чамаа унтчихаа гэсэн шүү дээ. За сайн байцгаана уу? Миний дараагийн бичлэг дахин тавтай морил. За энэ удаагийн бичлэгээрээ болохоор өмнөх хоёроос арай өөр. Өмнөхдөр болохоор дандаа англи хэл IELTS-тэй холбоотой туршлагуудаас ярьж исэн бол энэ удаад харин хуульчийн мэргэжлийн шалгалтанд тэнцсэн тухай түүнд яаж бэлдсэн тухайгаа ер нь бол тайдтайгаа хуваалцах гэж байна. За 2025 оны 10 сарын 22-наас 24-ний өдөр 3 өдөр зохион байгуулагдсан Монголын хуульчдын Монголын хуульчдын албанаас зохион байгуулсан шалгалтанд бэлдэж ороод тэгээ тэнцсэн. YouTube дээр энэ бичлэгийг бас оруулъя гэж бодсон. За 25 оны 10 сард болохоор хуульчийн шалгалт өгөх үеэр миний хүү 5 сартай байсан. За тэрнээс өмнө болохоор шалгалтандаа бэлдээ гэдээ ер нь жирэмсэн бахта тэгэд декрет авахаас өмнө бүр тэрнээс урагшлаад 2 жилийн өмнөөс эхлээд ер нь бэлдэж эхлэе гэж бодоод яваад байсан. Тэгээд ганц 2 юм харахын хувьд харсан. Гэхдээ яг турштай сайн бэлдэж чадаагүй. Тэгээд 25 оны 7 сарын 3-нд одоо шалгалтын маань тов зарлагдаад тэгэхээр ч одоо юу гэсэн үг 2 сар гарны хугацааны өмнөөс тов зарлагдсан ба шүү дээ. Ер нь бол нөгөө хуульчийн эрхзэн байдлын тухай хуулийн дагуу болохоор 75 хоногийн хоногоос доошгүй хоногийн өмнө мэргэжлийн шалгалтын тов зарлагдах ёстой юм лээ. Тэгэхээр яг тэр хугацаанд зарлагдаад тэгээд шинээр нөгөө тестийн ном, бодлогын ном маань хэвлэгдэж гардаг. Тэгээ ер нь бол жирэмсэн байхдаа сайн бэлдэж чадаагүй байжгаад төрөөд яг тэр зарлагдсан хугацаа болтол хүү маань 2 сар гарантай болсон байсан юм байна. За тэгээ 2 сар гарантай байхад нь номоо аваад тестийн ном, бодлогын номоо шинээр нь аваад тэгээд яг бас заваараа ингээл хараал явсан. Гэхдээ яг бүр сайн тогтож сууж чадаагүй. Тэгээ яг хизэнээс сайн бэлдэж эхэлсэн бэ гэхээр 2025 оны одоо 9 сараас эхлээд нөгөө нэг Монголын хуульчдын холбооноос зарлагдаж зохион байгуулагддаг ийм 6 хоногийн бодлого харгачлалын сургалт болдог. Тэгээ тэрэнд ер нь бол сууя гэд зарлагдсанаас нь хойш төлөвлөөд тэгээд бодлогынхоо тэр нөгөө сургалтынхаа өдрүүдийг сонгоод төлбөрөө төлөөд тэгээ яг сургалтанд сууж эхэлснээсээ хойш ер нь дэжгүй тууштай бэлдэж эхэлсэн юм байна. Тэгэхээр ч одоо 25 оны 10 сарын 22-нд яг эхлээд тестийн өдөр байсан. Тэрнээс өмнө 25 оны 9 сараас яг 9 сарын 1-ээс эхлээд ер нь 1-ээс ч 2-оос эхлээд сургалтанд зохион байгуулагдаж ирсэн байхгүй юу? Тэр хооронд ч нэг сар 20 хоногийн л зай байсан юм байна. Ер нь бол яг тэр хугацаанд айгүй сайн тууштай бэлдээд тэгээ нөгөө хүүхдийнхаа хажуугаар болохоор мэдээж өдөр шөнөгөө бас бэлдэж чадахгүй. Тийм болохоор өөрийнхөө цаг цавыг бас нөгөө өмнөх бичлэгүүд дээр ярьжсэнчлэн одоо нөгөө хувийн зохион байгуулалттай байхын тулд хичээсэн. Тэгээд өглөө эрт боссон. Тэгээд цаг цаваа зөв зарцуулахыг бас оролцсон. Тэгээд за тэгээ сар гарны хугацаанд ер нь нэлээд тэгэж шаргуу бэлдээд бас дээрэс нь бодлогын сургалтанд суусан маань гэсэн одоо нөлөөсөн. За тэгээ энэ бүхний би одоогоо товч байдлаар ярьж байна. Цаашид одоо дэлгэрүүлээд ярий. Тэгээд ямар ч гэсэн тэнцэн байгаа. Тэгээд одоо мэргэжлийн хуульчийн үйл ажиллагаа эрхлэх хэрэгтэй болсон. За хуульчийн мэргэжлийн шалгалт гэдээ ярихаар хүмүүс гайхаад байдаг. Юу лээ хуульчийн шалгалт заавал өгд юм уу те? Танд чинь сургуулаа төгсч юу шууд хуульч болдгоо юм уу гэдээ ер нь гайхаад байдаг. Энэ талаар бас одоо товч ярих юм бол за сургууль болгоноос хамаараа 4-5 жил одоо эрх зүйгээр сурна. За тэгээ эрх зүйгээр суурчаад төгсөхдөө бид нар чинь бакалаврын зэрэгтэй эрх зүйч гэдэг мэргэжилтэй болж төгсөж байгаа. Тэгээд хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9-р зүйлийн 9-ийн 1 дэх хэсэгт зааснаар хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуулийг төгсөж за 1-р диспозиц нь 2-оос доошгүй жил мэргэжлийн дадлага хийсэн гэд 2-дугаар шалгуурт Монгол улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн хуульчийн шалгалтанд орох хэрэгтэй гэдгийгсэн байгаа. Тэгэхээр одоо энгийн үгээр хэлэх юм бол
сургуулаа эрх зүйч мэргэжлэр бакалаврын зэрэгээр төгсчөөд 2-оос доошгүй жил заавал одоо мэргэжлийн чиглэлээр ажилласан байх хэвээр. Тэгээ энэ шалгуурыг бол эрх зүйч болгомоор мэдж байгаа. За тэгээд энэ шалгуурыг хангасны дараагаар хуульчийн шалгалтын тов зарлагдангууд энэ бол онлайнаар бүртгүүлээд материал хэлгээгээд ингээд явчихсан байлээ. За миний хувьд болохоор би 2022 онд төгссөн. Тэгээд 22 оны яг төгсдөг жилдээ би шууд work and travel гэдэг хөтөлбөрөөр Америк руу яваад тэгээд бараг 4 сар болоод буцаж ирсэн байхгүй юу. Тэгэхээр нөгөө одоо яг 2 жилийн хугацаанд бүтэн ажиллаад шууд төгснөөсөө хойш 2 жилийн дараа шалгалт өгөх бас боломжгүй болсон. Яагаад гэхээр нөгөө ажлын хугацаа маань яг 2 жилдээ хангалттай хүрэхгүй. Тийм учраас ер нь угаасаа нэлээд ядраад ирсэн байсан болохоор жоохон хэсэг хугацаанд завсарлаад амраад тэгээд 50% шиг ажилдаа орё гэж 23 оноос ажиллаж эхэлсэн. Тэгээд 23 оноос хойш 2 жилийн хугацаанд яг ажиллаад тэгээд 25 онд шалгалтандаа орсон байгаа. Энэ шалгалтын хугацаанд бас декретний хугацааг оруулж тоолдгүй юу гэдэг дээр бол би яг тодорхой мэдэхгүй байгаа. Яагаад гэхээр би 23 оны 4 сараас эхлээд одоо ажиллаж байгаа Мэлэл Эрдэнэллаа гэдэг хуулийн фирмд одоо дадлагжигч гэх юм уу, тийм дадлагжигчаар зуны хугацаанд ингээд 3 сар ажиллахаар орсон. Тэгээд 23 оны 4 сараас эхлээд 3 сарын дадлагаа дуусгачингуудаа үргэлжлүүлээд үндсэн ажилтнаар ороод тэгээд 25 оны 4 сард би декретээ авсан. Тэгэхээр энэ хугацаанд бүр яг бүтэн 24 сар болоод таарчж байгаа. Тэгээ нөгөө хууль зүйн сургуулаа төгссөний дараа хийж байгаа дадлага учраас мэргэжлийн дадлага гэдэгтээ тооцогдоод явцдаг. Тэр нь бол хугацаанд орсон. Харин сургуулаа төгсөөгөө байхдаа дадлага хийхэд бол тэрийг хугацаанд бол тооцохгүй мөлий. За нэг иймэрхүү шалгалттай холбоотой мэдээлэл байна. За тэгээд 25 оны шалгалтын хувьд бол нийт 1289 хүн бүртгүүлсэн байна. Үүнээс 1211 хүнд шалгалтанд орох эрх олгосон байна. За тэгээд түүнийх нь бараг тал нь 695 эрх зүйчид сорилын шалгалтанд тэнцсэн байна. За тэгээд тэрнээс одоо 695 эрх зүйч сорилын шалгалтандаа тэнцээ, дараас нь бодлогын шалгалтандаа 2 өдөр орсон гэсэн үг. Тэгээд нийт 3 өдрийн шалгалт өгсөний дараагаар бол 100 хүн тэнцсэн байна. За дүнгийн хувьд хамгийн одоо 1-р байранд орсон одоо хуульч маань 85 оноо авсан байна. За тэгээд мэдээж одоо дүн болвол 70 онооноос дээшээ байвал шалгалтанд тэнцсэн гэж ойлгоно. За тэгээд энэний одоо задаргаа нь болохоор сорилын шалгалтанд 40 оноо авах ёстой. Тэгээд бодлогын шалгалтанд 60 оноо авах ёстой. Тэгээд бодлогын шалгалт нь болохоор нийтдээ бидний мэдж байгаагаар захиргааны, иргэний, эрүүгийн эрх зүйн чиглэлээр бодлогоо өгнө. За тэгээд тус бүр 20 оноотой. Тэгэхээр одоо бидний нөгөө сургалтын дээр ерөнхийдөө ингээд та яг тэнцье гэд зорж явах юм бол мэдээж тэнц гэж орж байгаа. Тэгээд энэ тохиолдолд бол тестэн дээр 35-аас дээш оноо авч иж ерөнхийдөө бодлого мэдээж сайн хийсэн байж иж тэнцэн. Гэхдээ бодлого дээр бол бүтэн оноогоо авна гэж бараг байдаггүй учраас тестэн дээр аль болох өндөр оноо аваарай. Тэгтээ 35-аас дээш оноо аваарай гэж зөвлөж байсан. Тэгээ ер нь бол тэр нь ч гэсэндээ үнэн байсан. Яагаад гэхээр бодлогын шалгалт бол нэлээд барьцгүй. Тестийн шалгалт бол яг ингээ нөгөө тухайн ондоо шинээр хэвлэгдэж гарсан тестийн сорилын одоо тэг сорилууд байгаа шүү дээ тий. Тэднэрийнхээ дундаас яг ингээд сонгож рандом байдлаар орж ирдэг. Харин бодлогын шалгалтын хувьд болохоор яг ийм бодлого орж ирнэ гэдэг юм байдаггүй. Биднэрт зөвхөн өмнөх жилүүдийн бодлого бодох аргачлал болон хариунууд нь ингээд суур болоод байж байгаа. Тэгэхээр бол бодлого дээр нэгдүгээрт одоо яг ийм юм байна гэд бариад авах юм байхгүй. Хоёрдугаар тас шалгаж байгаа одоо хуульчид маань мэдээж өөр салбар эрх зүйн өөр хүмүүсээс бүрдсэн нэг баг байгаа шүү дээ тий. Тэгээд тухайн хуульчийн бас өөрийнх нь юу гэх одоо эн чинь жоохон нөгөө субъектив байдлаар шалгахаар болчихж байгаа. Мэдээж тодорхой хэмжээний шалгуурууд байгаа ч гэсэн өөр хүн шалгавал арай нэг өөр оноо өгөх магадлалтай тийм байдалтай болж байгаа шүү дээ тий. За тэгэхээр 70-аас дээш оноо авахын тулд тестээ аль болох өндөр оноо аваарэ гэж загчээсэн.
За тэгээд тестийн хувьд болохоор одоо 2023 оноос эхэлсэн баха нөгөө хариугүй тест орж ирсэн. Тэгээд 24 он болоо 25 онуудад 24 оноос эхэлсэн мөлөө хариугүй тест нь 25 онд тий арай нөгөөх нь одоо хариугүй тестийн эзлэх хувь нь арай ихсээд хариутай тестүүд нэрээ багасаа тэгээд явж байгаа гэсэн. Одоо энэ 26 онд ч гэсэндээ өмнөх жилийн хариугүй тестийн тоог бодвол арай олон хувь одоо их хувийг эзлэх болов гэж бодож байна. Ер нь бол тийх магадaltaй. За тэгээд шалгалтын хувьд бас айгүй сонирхолтой санагдсан. Энд чинь нэлийн том шалгалт болчихж байгаа байхгүй юу? Бүр ингээд эхний өдрөө тестийн шалгалт. Тестийн шалгалт бол 3 цагийн хугацаанд үргэлжилдэг. Тэгээд тестийн шалгалтаа дуусгачаад тэнцгийн бол дараагийн 2 өдрийн шалгалтанд орж байгаа. Тэр нь бодлогын шалгалттэй. Тэнгүүд 2 дахь өдрөө эхний бодлогын шалгалтын эхний өдөр гэсэн үг шүү дээ, тэ. Тэр өдрөө ингээд 2 салбар эрх зүйн шалгалт авчиж байгаа хгүй дарааллаад. Тэгэхээр баг өглөөнөөс орой болтол бүтэн ингээд 2 салбар эрх зүйн бодлого шалгалтаа өгнө. 3 дахь өдөр нь арай хөнгөн бас 3 цагийн хугацаанд. Ер нь бол нэг салбар эрх зүйн шалгалтыг 3 цагийн хугацаанд өгдөг. За тэгээд дунд нь 1 цаг билүү 2 цаг завсарлаад тэгээд дараагийн шалгалт руугаа орж исэн. 3 дахь өдөр болохоор ганцхан салбар эрх зүйн шалгалт өгөөд тэгээ ер нь бол дуусж байгаа. Тэгэнгүүт 3 өдөр гуруулаа гэдэг нөгөө Улаанбаатар хотын ихэнх бисинүүдийг ингээд яаж тийм мэлээ төрөөсөлч тийм мэлээ. Тэгээд төрөөсөлт юм яа тийм мэдгүй хаадаг ямар ч гэсэн тэгээд зөвхөн хуульчийн шалгалтанд зориулаад ингээд хамгаалтанд авчдаг. Тэгээд яг тийм бисинд гэдэг болохоор ер нь аль жоохон техникийн асуудлууд гарах талтай байт юм лээ. Гэтэ одоо тэрэн дээр бол жил болгон бас анхаарад явж байгаа. Надад бол ямар ч техникийн асуудал байгаагүй азуулж за нэг тиймэрхүү шалгалтын техниктэй холбоотой юмнуудаас байсан. Тэгээ энэ жилийн нэг гоё юм нь болохоор цаанаасаа ингээ нөгөө чихний бөглөөс өгжсэн хүн болгонд тэгээ надад бол тэр бол бүр үнэхээр хэрэгтэй санагдсан. Тэгээд угаасаа өмнө жилүүдэд ингээд хүмүүсийн ярьдгаар дөнгөж ингээд бодлогоо бараг өгөгдлөө уншаачгүй хахад хүмүүс шууд ингээд шивээд эхэлдэг. Тэнгүүд нөгөө хүмүүс шивээд эхлэнгүүт чинь нөгөө бусад хүмүүс нь хүй би юмнаас хоцроо даамхтаа яана би буруу юм хийгээд даамхтаа гэд жоохон сандарч эхлээд тэг жоохон төвлөрлөө алддсан байлээ. Тэнгүүд чихний бөглөөс болвол хэн ч юу ч хийжсэн бараг сонсогдохгүй. Тэгээ зөвхөн өөрийнхөө бодож байгаа юм дээрээ бодлого дээрээ төвлөрөөд явхад айгу нэмэртэй юм байлээ. Тэг тэр бол надад бүр үнэхээр life saver санагцсан. За ерөнхий мэдээлэл гэвэл нэг нэлээд ийм урт байна. За тэгээ энийг бол баг эрх зүйч хүмүүс л юу үзэж байгаа ах гэж бодож байна. Зөвхөн одоо ээж болцсон тэгээд хуульчин шалгалтандаа яаж бэлтгэв гэд харж байгаа хүмүүсээс гадна зүгээр дөнгөж сургуулаа төгссөн оюутнууд ч биш хүмүүс ч байж болно. Эсвэл эрх зүйч болоод тодорхой ажлын туршлага хуримтлуулад тэгээд одоо утгагүй хуульчин шалгалтандаа бэлдэж эхлэндэ гэж бодож байгаа хүмүүс ч байж магадгүй. Тэгэхээр аль болох нөгөө бас иймэрхүү мэдээллийг өгөөд жоохон төсөөлөл буухал уу гэж бодоод ярьж байгаа шүү. За одоо жинхэнэ яг энэ бичлэгийнхаа гол үндсэн сэдв болох хуульчин мэргэжлийн шалгалтанд бэлдсэн тухай. Яаж бэлдсэн тий тэр талаараа ярий. За бичлэгийн эхэнд хэлсэнтэй би хүүгээ 2 сар гарантай байхад нь яг хуульчин шалгалтын зар орсны дараагаар нөгөө шинээр хэвлэгдэж гарсан тестийн номоо худалдаж аваад тэрэн дээрээ ер нь бол ажиллаж эхэлсэн. За тэгтээ тэрийг бол шууд л одоо манай шалгалт 10 сарын 22-наас 24-ний хооронд гэж зарлагдсан. Тэрнээс өмнө 7 сарын 3-нд нөгөө зар нь гараад ном нь бэлэн болоод ингээд худалдаж аваад явсан ч гэсэндээ тодорхой хэмжээнд биелэж чадахгүй байсаар агаад яг 9 сарын 3-наас би эхэлсэн баха нөгөө сургалтанд сууж эхэлснээсээ хойш дөрөвтэй бэлдэж эхэлсэн. За тэгээд би яг тэр сургалтанд сууж эхэлснээс хойш бэлдэж эхэлсэн болохоор эхлээд тэр сургалтын талаар жоохон ярьчих гэж бодож байна. За тэр сургалт болохоор 3 салбар эрх зүйн бодлогын аргачлалаар ордог. Тэгээд миний харснаар хуваарууд нь болохоор яг ингээд 2 өдөр ирүү, 2 өдөр захиргаа, 2 өдөр иргэн гэд ингээд ээлжлээд
явчт юм бэлээ. Тэнгүүд ихэнх хүмүүс болохоор одоо 9 сарын 1-нд эхэлж илаа гэж бодоход 9 сарын 1, 2-нд нь одоо 9 сарын 1-ээс нь ахуулаад 6-ныг дуустал ингээд 6 өдөр дараалаад шууд бодлогынхоо сургалтыг ингээд авчт юм бэлээ. Тэгээд би болохоор угаасаа ч тэгэж амжихгүй тэгэхэд ч гэсэндээ ер нь хэцүү юм шиг санагтаад яагаад гэхээр өглөө 9-өөс орой 5:30 лөө 6 хүртэл ингээд бүтэн ажлын цагаар тэг ингээд баахан лекц сонсон шүү дээ. Тэнгүүт чи ингээд за миний хувьд лав сураад төгсөөд 2-3 жил болцсон байсан болохоор яг тэгэж тарих хүлээж авахгүй байх гэж бодсон. Тэгээ дээрэс нь хүүхдтэй болохоор 6 өдөр дарааллаад ингээд явчихадаас айгүй хэцүү санагдсан. Тийм болохоор 2 өдрөөр нь тэгээ нөгөө хугацаа нь ингээд сар 15 хоног юм уу сар 20 хоногийн зайтай байсан болохоор тийм сар 20 хоногийн зайтай байсан болохоор 2-2-оор нь ингээд дундаа 10 хоногоор нь ер нь бол авчий гэж бодоод тэгээ нэг 10 хоногийн зайтай авсан баха. Тэгээд явсан 9 сарын 3-4-нд нэлээд захиргаагаа ороод тэгээд дахиад 10 хоногийн дараанаас 9 сарын 11, 12-нд нь ч үлээ иргэнээ аваад тэгээд дахиад 10 хоногийн дараанаас 9 сарын 20-нд нэр эрүүгийн сургалтаа аваад ингээ явсан. Тэгээд их нь бол надад бол маш үр дүнтэй санагдсан. Ер нь миний хувьд бол аюу ашигтай байсан. Тэгээд нөгөө 2-3 сартай хүүхэдтэй гээ ингээд бэлдэж эхэлжсэн. Тэгээд хөхүүл байсан болохоор ер нь бол нөгөө нөхрийн тусалцаа аюу хэрэг болсон. Тэр үед чинь нөгөө өхний сүгээ ингээд саах боломжтой хэмжээнд ингээд сүйтэй байсан болохоор өхний сүгээ саагаад хөлдөөгөөд орхичдог. Тэгээд бас жоохон байсан болохоор ч юм уу нөгөө мөн байна уу уугч байна уу гэдгийг нэг их ялахгүй тэгээд хөрхөн сүгээ уугаад тэгээд автагаа хөрхөн өдрийн туршид үлдээд ингээд 2 өдөр яваад ирдэг байсан. Гэхдээ надад бол айгүй чанга санагдчихсэн хүүгээ анхудаа л ингээд олон цагаар хол байгаа тэг гадуур ингээд байгаад байсан болохоор нэгдүгээр түүгээ сансан. Тэгээд хоёрдугаартаас хөх айгүй чинэрсэн. Тэгээд гуравдугаарт аав нь ч гэсэн нэлээд хичээсэн бас ядарсан баг. За нэг иймэрхүү сорилтууд одоо ээж хүний хувьд бол тулгарсан. Гэхдээ яг нөө сургалтын хувьд бол тэгэж сонгох нь айгүй үр дүнтэй бас байсан. За ингээд яг эрчимтэй бэлдэж яг эрчимтэй бэлдсэнгээс сар 20 хоног байна. Тэрнээс өмнө нөгөө тестийн номоо авцсан тэрийг ингээл эргүүлээл хараал нэг хальт ажилласан болол ягч бас сайн бас ажиллаж чадаагүй. Гэхдээ тэр бол бас буруу байсан. Яагаад гэхээр ууг нь бол би ингээ 2 жилийн өмнөөс бэлдэж эхлэе гэж бодоод бүр өмнөх онуудын тестийн ном, өмнөх онуудын бодлогын номнуудыг аваад хэлхийцэнэ тавьсан байсан мөртлөө тэгэл нөгөө ажил гээл завгүй тэгэл хугацаа төхөөг болохоор бас нэгч амар тэгж одоо хичээхгүй. Тэрнээсээ болоод нэг их эргүүлж харж бэлдэж чадаагүй. Гэхдээ яг нэг захиргаа иргэний бодлогуудыг би тааж нэг ганц удаа ботсон байсан. Ер нь яг ажиллаж байгаа хугацаа гэдэг бол бас айгүй чухал юм бэлээ. Ажиллаж байгаа хугацаанд яг энэ нөгөө эрх зүйчээс хуульч болох одоо энэ сэтгэлгээг тодорхой хэмжээнд суулгаж идэм байх гэж бодсон. Яг гэхээр бид нар чинь ингээд хууль хэрэгжилж эхэлж байгаа те. Тэг ингээ нөө хуулийн зөвлөгөө өглөө эсвэл одоо шүүхтэр өөрчлөлтөд төлөөлж явлаа гэж бодоход аль алинд нь л хууль хэрэгжилж байгаа. Тэгэхээр нөө тодорхой кейс дээр эсвэл тодорхой нөхцөл байдалд энэ хуулийн аль зүйл залт нь манайд хэрэг болох үлээ гэдэг одоо нөгөө бидний бодлого дээр ярьдаг шиг субсумц хийж байгаа тий. Тэгээд ер нь бол ажил дээр ингээд субсумц хийн, хуулаа хайж олно, журмуудаа хайж олно. Тэгээд хуулаасаа задраад журам гээд ингээд бүр заавар дүрм бүгдийн л ер нь бол ухаж байгаа тий. Тэнгүүд legal info-гоос өөр хаанаас хууль хайж олж мэдхүү өөр одоо бусад төрийн байгууллагуудын ямар дүрм журмууд байна гэл ер нь ингээд сайн ухаж түнхэж сурсан байгаа. Тэгээ нөгөө хайж олох чадвараас гадна хайж олсон журмаа хүчнтэй юу хүчингүй юу гэдгийг олж тогтоон тий. Тэгээ энийг аль заалт нь биднэрт хэрэгтэй, аль заалт нь одоо ашиглах боломжтой гэл одоо нөгөө цаг хугацаа орон зайн хувьд энэ хамрах уугүй юу гэл олон талаас нь ер нь бол ингээ харах чадвар сууд юм билэ. Тэр бол нөгөө бодлого бодох аргачлал дээр маш их нөлөөлнө. Тийм учраас ер нь ажиллаж авах хугацаа заавал одоо ажилласан байх юм туршлага шаарддаг нь бас учиртай л юм байна гэж бодсон. За тэгээд
Тийм ур чадварыг ингээд олоод авсан болохоор нөгөө аргачлалаа ингээд багцлаад томьёонд оруулаад ойлгочих юм бол ерөнхийдөө ингээд амархан болчихж байгаа. Тийм учраас тэр сургалтын зорилго бол яг биднэрт ингээд яг ийм бүх бодлого дээр, бүх кейс дээр, одоо бодлого гэдэг чинь кейс шүү дээ, бүх кейс дээр яг нэг ийм юмар томьёогоор явна гэдэг юм байхгүй л тэгэхдээ бол захиргааны эрхцөө, захиргааны бодлого бодох аргачлалын хувьд бол илүү ингээд нөгөө ойлгомжтой, илүү нөгөө нэг одоо системтэй болцсон, харин эрүү болон иргэний хувьд бол бас жоохон ярихтай. Гэхдээ эрүү ч гэсэндээ ер нь бас юм томьёотой болсон байлээ. Харин иргэн дээр болохоор одоо гэрээний харилцаа юу, гэрээтэй төстэй харилцаа юу, эсвэл гим хорийн хуу те үндэслэгүй хөрөнгөчсөн үү гэд тэр болгоноор ялгаатай нөгөө бодолтууд хийн, ялгаатай хуулийн заалтууд ашиглана. Тийм учраас иргэн бол жоохон нөгөө төвөгтэй хэвээрэл байлээ. За тэгээд өмнө нь ингээд аваад бэлтгээд байжсэн ч гэсэн бас хэрэгжилж нэг их бэлдэж чадаагүй гээд тэгээд ярьжсэн шүү дээ. Тийм. Тэгээд миний хувьд бол нэг онцлогтой би жоохон ингээд нөгөө богино хугацааны оюу санамжтай гэх юм уу. Гэхдээ ер нь бол угаасаа хүний тархич нь тийм шүү дээ. Богино хугацааны оюу санамжтанда оруулсан зүйлээ ер нь тодорхой хугацааны давтамжтай ингээд дахин давтаж эргэж харж иж урт хугацааны оюу санамж руу ордог. Тэгэхээр нөгөө хуульчийн шалгалтанд хэрвээ бэлтэж байгаа бол нөгөө тестүүд маань гол нь нөгөө жил болгон жоо өөрчлөгдөд идэг, хуулаа дагаа те, хуульчин докторгүй шүү дээ те. Парламент улсын хурал хизээлэл хизээ нөгөө хуулаа өөрчилчих боломжтой учраас жил болгон ер нь бол тестийн ном шинжлэгдэж гардаг, тестүүд маань бас шинжлэгддэг. Тэгэхээр ер нь өмнөх жилийн тестийн номыг ажиллахад надад ингээд нэг л итгэл төрөхгүй, за би энийг угаасаа ажиллалаа гэж надад хэрэг болохгүй те гэдэг тийм бодол төрсэн байсан. Тэгээд тэр нь буруу ч юм уу зөв ч юм уу би бас сайн мэдэхгүй байна. Одоо өөр хүмүүс бол арай өөр аргатай байдаг гэж магадгүй. Миний хувьд бол тэгж бодогдоод байсан болохоор би ер нь бол тесттэй жоохон ингээ хоош нь тавьсан байсан. Тэгэл яг тесттэй шинэ ном хэвлэгдэнгүүт нь за одоо яг хиндэ гэд бодсон. За тэгээд ер нь 2 сарын өмнөөс хийж эхэлвэл илүү бас арай үр дүнтэй байж магадгүй. Тэгээд тэгэнгүүт чинь ингээд яг ном чинь бүр ингээд ийм зузаан ном байгаа шүү дээ тий. Тэгээд тэрнийх нь 60% орчим хувь нь бол хариутай тест. Тэгээд үлдсэн 40% орчим хувь нь хариугүй тест. Тэгээд нөө шалгалтанд орж ирэхдээ арай бага хувьтай болоод ороод ирнэ. Тэгсэн чинь ер нь ингээд эхнээс нь ажиллаад эхлэнгүүтээ жоохон аль болох жоохон хурдтай л хараад ойлгоод явчихвал зүгээр юм бэлээ. Би эхний одоо нөгөө тестүүд дээр нилээн удаад хариутай тестүүдтэй хариутай тестүүд дээр нилээн удаал ингээл энэ яг зөв мөвөө гэж бараг бодсон шахуу. Тэгэл эсвэл бусад хариунуудыг хараад тэгээд исэн. Тэгхгүйгээр угаасаа нөгөө юу чин миний хувьд бол бас нөгөө харааны одоо ой санамжтай юм шиг байгаа юм. Харааны ой санамжаа ашиглаад хариунууд нь бүгд D хариуд зөв. Тэгэнгүүт асуултаа уншаад шууд D хариултаа уншаад тэгээ явчих юм бол гэхдээ D хариултаа гол нь бас жоохон ингээд тогтож зөв унших хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо BC хариултан дээр DT-ийг ер нь төстэй мөртлөө үгийн солилцсон ч юм уу тийм гэж яхад үгүй гэж бичсэн тиймэрхүү юмнууд байх бас боломжтой учраас D хариугаа ингээд ганцаарыг нь харж байгаа ч гэсэндээ яг бүтэн ойлгож ингээд ер нь хараад тэгээд явах юм бол арай хурдтай олон тест харах боломжтой мэлээ. Тэгээ хариутай тестийн хувьд бол ер нь амархан тэгээ шууд ингээд хараандаа найдаал богино хугацааны ой санамжиндаа найдаал би ингээд явцсан. Хариугүй тестэн дээр ер нь ажиллах юм бол эртнээс ер нь ажиллаж ивэл зүгээр юм билээ. Тэгэхээр эртнээс ажиллахын тулд одоо хариугүй тестэн дээр л яг одоо өмнөх оны тестүүд хэрэг болох юм байна даа л гэж бодогцсон л доо. Тэгээ надад болохоор би хариугүй тестийнхаа тухайн 25 оны номных дээр л зөвхөн ажилласан. Тэнгүүт гэр бүлийн тухай хуулийг угаасаа би амар сонирхдаг гэсэн болохоор гэр бүлийн тухай хууль дээр л амар сайн суусан. Тэгээд гэр бүлийн тухай хуулийн яг тэр заалтуудыг нь бүр ингээд хайж олоод тэр чинь ингээд ганцхан хуулийн заалт биш. Заримдаа бас нөгөө шүүхийн шийдвэр явж идэг. Эсвэл нөгөө шүүхийн юу гэдэг вэ? Шүүхийн тогтоол явж идэг те.
Тэгэхээр нөгөө хууль тайлбарсан тогтоол эдэр дээр юу гэж заасан байна гэд нөгөө холбогдолтой бусад нөгөө хим хэмжээнүүдээ хайж олоод тэр болгон дээр ингээд заалт болгон дээр бишээ асуулт болгон дээр ажиллаж явах юм бол нэлийн цаг хугацаа шаардна. Гэхдээ тэр бол маш үр дүнтэй. Бас чамд одоо бид нарт өөрсдөд маань айгу хэрэгтэй арга байлээ. Тэгэнгүүт надад болохоор хугацаа бага байсан болохоор би ганцхан гэр бүлийн тухай хуйлаад тэгж хариугүй тестэн дээрээ нэлийн сууж ажилласан. Бусад салбар эрхцэн, бусад жижиг хуйлууд дээр ч гэсэндээ тэгээд ажиллажвал удаан тогтох юм билээ. Тийм болохоор нөгөө нэг тэгээд би хугацаа бага байсан болохоор ер нь бол хариутай тестүүдээ сайн ингээд цээжлээгээд эхнээсээ ингээд явж исэн. Гэсэн чинь хугацаа бүр улам тулаад тэгээ нөгөө би чинь хүүхдтэйсэн болохоор байнгын тэрэн дээр ажиллаад байнга хийгээд чадахгүй шүү дээ. Тодорхой өглөөний цаг өөртөө гаргах чинь тэгээ өдөр хүүхдээ унтчих цагуудад нь ингээд аль болох юмаа хийгээс сууж идэг гэсэн. Тийм учраас яг тэр цагуудаа үр дүндээ ашиглахын тулд зөвхөн номон дээр ажиллахаас гадна бас нөгөө OTT гэдэг аппликейшн байт юм лээ. Өөр түшээ мэргэн гээд энэ хоёр аппликейшнийг би сүүлд тэгтээ олж мэдсэн л дээ. Тэгээ энэ дээр ажиллах юм бол яг өмнөх онууд нь шинжлэгдээгүй байсан жоохон буруу байсан. Тэгтээ өмнөх онууд нь шинжлэгдээгүй байсан ч гэсэндээ ерөнхийдөө хариутай тестүүд нь бол бараг л ижлэх юм байсан да. За хууль өөрчлөгдөж ч гэсэндээ бас тэгтлээ бас тэр чигтээ өөрчлөгддөггүй юм шиг байсан. Тийм болохоор би тэгээд OTT түшээ мэргэн гэж хоёр аппликейшн байсан. OTT дээр нь юу нэ ажиллаад тэгээ явсан. Тэгээ өмнөх оных нь хариутай тестүүд бишээ. Хариугүй тестүүд нь бас орцсон байсан л та. Тэгээ аль алийг нь ингээд хийгээ явсан чинь хариугүй тестүүд нь жоохон алдаатай байсан. Тэгээ хариугүй тест ч угаасаа барьцгүй штэ тий. Нөгөө яг тест боловсруулж байгаа хүмүүс нь л зөв хариултыг нь мэдж байгаа. Тэгэнгүүт яг бид нар чинь бас заримдаа буруу хэмжээ ашиглаж чадаа. Энэ зөв хариулт гэд нөгөө хариултаа олох бас магадaltaй. Тэгэхээр нөгөө аппликейшн дээр байсан хариултууд маань ч гэсэндээс жоохон буруу алдаатай байсан. Дээрээс нь бас тестэнд шинжлэгдсэн байсан байж магадгүй. Яг тэр чигээр нь ингээд цээжилсэн. Тэгээд орсон чинь би тестийн шалгалтын дээрээ 40 оноо авах хэвээр 32 оноо авсан. Яг 35, 6, 7 оноо авчих юм бол ер нь амар сэтгэл амар бараг бодлоготой хорох боломжтой байсан л та. Тэгээ жоохон 32 оноо авчаад тэгтээ ерөөдөө гайгүй юм байна да гэд бас одоо зөвхөн бодлого дээрээ төвлөрё гэд дараагийн өдрүүдэд бодлого шалгалтанда урд дараа нь жоохон бэлтжээд орсон. За ингээд тестийн шалгалт тестэндээ бэлдсэн нь бол нэг юм арга ашигласан. Тэгээд тий нөгөө бодлогын сургалтандаа би ингээ нөгөө 2 өдөр орж байгаа шүү дээ. Эхлээд захиргаандаа орсон. Тэнгүүтээ дараа нь би өглөө босоод одоо дунд нь 10 өдрийн завсар байгаа гэдэгсэн шүү дээ. Тэр цагуудаа яаж ашигласан бэ гэхээр өглөө нөгөө хүүхдээсээ төрүүлж босонгуудаа бодлогоо зөвхөн бодно. Тэгээд зөвхөн бодлого дээрээ суугаад бодлогоо яаж батсан тухай дараа ярив. За тэгээ зөвхөн бодлого дээрээ суучаад тэгээ өдрийн цагаар нөгөө хүүхдээ харангаа заримдаа гадаа салхилуулж хахтаа тэгээ нөгөө 2-3 сартай ах үед чинь хүүхд харцангуй олон цаг унтдээ шүү дээ. Тэр унтж байгаа цагт нь л ер нь айгу хөөрхөн амжаад исэн. Тэгээ яг намар болж исэн гадаа айгу гоё наалгаар юм байхад тухтай дулаахан байсан болохоор яг гадаа ингээд хүүгээд салхилуулах гад гарангуй тэрэгэн дээрээ бараг 2-3 цаг унтчихад байсан байхгүй. Яг тэр үед нь бүр ингээд айгуу гоё таарад тэгээ 2-3 цаг тасралтгүй унтчих хугацаанд нь бүр ингээд зогсолтгүй нөгөө тестээ хараад тэгэхэд ингээд ер нь 10 хоногийн хугацаанд бас овоо хөрхөн явчихад байсан. Тэгээд яг тест болвол тэгэл нэг байгаа цагаа ашиглаад тэгээ дөхөх тусмаа за одоо угаасаа цаг бага байгаа гэл аавд нөгөө л тэгэл ер нь л амар удаан суугаал юм хийгээд байсан. Тэгээд тест цээжилсэн арга нь бол нэг тийм байсан. За одоо бодлогодоо яаж бэлдсэн тухайгаа ярив. За нэгдүгээр бол бодлогын сургалтанд суусан. За тэгээ 2 өдрийн турш ингээд бодлого маань аргачлалаа ороо явж байгаа. Тэгээ бараг 7-8 багш өөр багш нар ирж орсон. Тэгээ сэдвээр ингээд өөр байдлаар тайлбарлаад явсан. Тэгээд ер нь бол надад бол айгүй өөр дүнтэй санагдсан. Нөгөө хуучин бид нар чинь
хичээл дээрээ үздэг байсан бодлогын аргачлал мартцсан байгаа шүү дээ. Тэрийг бол ингээ гой сэргийгээд сэргийхээс гадна шинээр нэмэгдсэн, шинжлэгдсэн юмнуудаа олоод мэдчихнэ. Тэгээд багш нараасаа бас нэмээд гой хууль хэрэглээ, шүүхийн практик бусад тийм шин садан мэдээллүүдээ бас мэдээд авчна. Тэгээд тэр нь бол айгүй үр дүнтэй санагдсан. Тэгээд мэдээж төлбөрийн удаа сандгүй 100 ид байлуу. Тийм байсан баха. 150 байсан баха, нэг тэгээд 450 болчихлоо. За тэгээд тэгээ 2 хоногийн сургалтаа дуусчихгуудаа дараагийн сургалт хүртэл 10 хоногийн зай байгаа. Тэгээ бодлого дээр болохоор зөвхөн өглөөдөө л төвлөрэй гэж бодож исэн болохоор өглөө заримдаа би чинь бас эрт босч чадахгүй штэ. Ядарна. Тэгээд яг нэг өдөр эрт босчингуудаа дараагийн өдөр нь унтмаар санагдана. Тэгэнгүүт 7 хоногт биш 10 хоногийн хугацаанд би 2 л бодлого бодож чаддаг гэсэн. Ихтэл тийм. Тэгэнгүүт яг нөгөө өглөөний нэг 2 цаг гарны хугацаанд нэг бодлого дээрээ суугаад бодлого бодонгууд чинь амжихгүй юм чинь тэгэл хөөгцөр чинь тэгээд өдөртөө нэг хальт харчаад за бодлого маань ерөөхдөө нэг иймэрхүү юм байна гэд өөрийгөө эхлээд бодчихгоотаа дараа нь яг хариутай тулгаж шалгаад тэгээд юм байсан юм байна гэд мэддэг байсан. Тэгээд 10 хоногийн хугацаанд бол нэг салбар одоо би эхлээд захиргааны сургалтандаа суучингуудаа дараагийн нөгөө иргэний сургалт хүртэл 10 хоногийн хугацаанд яг зөвхөн захиргааны бодлогоо бодно гэд бодсон. Тэгээд яг захиргааны бодлого дээр л төвлөрөөд тэгэнгүүт надад 2 л бодлого бодох ер нь бол өөртөө боломж олгосон. Тэгэл 2 бодлого бодоод тэгэл орсон доо. Яг иргэн дээр ч гэсэн адилхан иргэний сургалтандаа суучаад 90 хүртэлх дараагийн 10 хоногтой бас иргэний бодлого бодсон. Тэгэл яг 2 л бодлого бодоод тэгээд орсон. Тэгээд за бодлогынхоо яг ямар бодлого бодсон бэ гэдгээр нөгөө бодлого бодох аргачлалын нэг ном байдаг шүү дээ, жижигхэн. Тэрийг бол ер нь бол хальт харсан. Тэр бол сургалтаар орох агуулгатай. Зарим нь давхцсан. Тэгээ зарим нь бол ер нь би бол ер нь бүгдийг л уншсан л да. Гэхдээ тэр номноос илүүтэйгээр яг өөрөө л ажиллавал үр дүнтэй юм шиг санагдсан. Тэгээд өөрөө ажиллахдаа болохоор одоо нөгөө өмнөх онуудын одоо жишээлбэл MJL Barcig-ийн мэн гээд вебсайт руу норонгууд 25 оны хууль чимэрлэлийн шалгалтын дүн гарлаа гэдэг юм мэдээ байгаа хгүй юу. Тэр мэдээг нь олоод тэгээд оронгууд ингээд дүн гарчлаа. Тэгээд гомдол ирүүлээрээ гомдол ирүүлж болно. За тэгээд өгөгдөл нь ямар байсан бэ гэд эрүүгийн эрх зүйн бодлого өгөгдөл, иргэний эрх зүйн бодлого өгөгдөл, захиргааны эрх зүйн бодлого өгөгдөл гэд ингээд орчдөг. За тэгээд эрүүгийн эрх зүйн бодлого өгөгдөл гэд дараад орлоо гэхэд өгөгдөлтэйгөө доороо бодолттойгоо ингээд орсон байдаг. Тэгээд тэр одоо тухайн жилд өгсөн эрх зүйчид хэрвээ өөртөөхөө бодлтыг нөгөө бодлолтой тулгая гэдэг юм бол эндээсээ харчж болно. Тэг ялангуяа нөгөө гомдол гарах гэж байгаа тохиолдолд бол бүр илүү хэрэгтэй. Тэр миний хувьд бол нөгөө 24, 23, 22 онуудын нөгөө энэ эрх зүйн бодлогын өгөгдөл дээр нь л ажилласан. Тэгээ яг энэ өгөгдлийн эхлээд мэдээж одоо нөгөө уншиж ойлгоо задлаад тэгээд яг өөрийнхөөрөө одоо нөгөө 2 хоногийн сургалтаараа олж авсан аргачлалынхаа дагуу тэгээ эсвэл иргэнчийн аргачлал байхгүй юм чинь нөгөө мэдсэн сурсан юмныхаа дагуу яг кейсээ задлаад тэгээд бодлогоо бодоод эхэлж байгаа байхгүй юу. Тэгэл бодлогоо бодоод за мэдээж бүрэн амжихгүй ч гэсэндээ нөгөө бүтэн бичиглэл хийж амжихгүй ч гэсэн дотроо нөгөө зураглал хийчихэж байгаа шүү дээ тий. Толгойдоо зураглаа игээд тэрийг цаасан дээр болгочихж байгаа. Тэгэхээр нөгөө нэг хариуч ерөнхийдөө тодорхой гараад ирчин. Тэрийгээл тэр одоо богинохон 2-3 цагийн хугацаанд тэрийгээ хийчихэд тэгээд араас нь нөгөө бодолтоо уншаад тэгээ өөрийнхөө одоо жишээд харьцуулаад тэгээд дүн шинжилгээ ерөөдөө хийгээд ийм байдлаар явдаг байсан. Тэгэхээр надад бол яг өөрөө ажиллаад тэрийгээ зөв буруу гэдээ бодолттой нь харьцуулж хараад тэгээ бодолтоос нь ийм байх хэрэгтэй юм байна гэж ойлгож авах нь бол үр дүнтэй санагдсан. Тэгээд ер нь бол яг нэг салбар эрхцүүдээр 2 бодлого бодно гэдэг чинь өөрөө бас айгүй жоохон штэ. Доороо иж 10-аас 15 бодлого бодож ийж л ингээд бүгд өөр ингээд төрлийн гэмт хэрэгүүд жишээлбэл байлаа гэхэд зарим нь хүн алхатай, зарим нь одоо хулгайлах, заллах ч юм уу те, эсвэл хулгайлах, заллах хулгайлах дээрэмдэх хоёрыг хооронд нь ялгсан ч юм уу ингээд олон нөгөө хууль тайлбарласан тогтоол, бусад шүүхийн практик, тэгээд тийм
хуулиа хэрхэн ашиглах уу гэдэг энэ олон онол те бас дээрэс нь орно. Иймэрхүү нөгөө хууль хэрэглээний юмнууд чинь бүгдээрээ өөрөөр гарч ирнэ. Тэгэхээр ганцхан хоёрхан бодлого дээр бол хизээч хангалттай биш. Тэгээ ядаж дор хаяж 10-аас 15 бодлого бодож ийж ойлголттой болно. За тэгээ байжсэн чинь яг нь сургалтаар бол ингээд жишээлбэл эрүүгийн сургалтаар бол бүхэл гэмт хэрэгүүдийг ингээд ойлгох орохыг хичээсэн мэлээ л дээ. 11-ээс ахуулаад тэгээд 29 хүртэл. Тэнгүүт дунд нь ингээд бидний өмнө нь огт анзаарч байгаагүй эсвэл хичээл дээр айлуулах үзэж амжаагүй гэмт хэрэгүүд, тэгээд сүүлд шинээр нэмэгдсэн гэмт хэрэгүүд гээд тиймэрхүү нөгөө гэмт хэргийн төрлөөрөө өөрөөр мэдээлэл авсан байсан болохоор бас тэрийг яаж ашиглах уу тийм аль гэмт хэргийг нь алинд нь хамаатуулах уу гэд ойлголттой болсон байсан нь дараагийн нөгөө бодлогын шалгалтын дээр бол айгүй нэмэртэй байсан. За тэгэхээр анханасаа бэлдээд эхэлсэн бас тодорхой хэмжээнд хариугүй тестүүд дээр ажилласан, бодлогууд дээр ажилласан байх юм бол юу ягараа харьцангуй бас ингээд 50 байж болох бах. Тэгээд ер нь бол угаасаа төхөөд ирэнгүүт нөгөө яг тухайн жилийнхээ тестийн номон дээр л одоо нөгөө үлдсэн 2 сартай ажиллана шүү дээ. Хэрвээ өмнөх хугацаанд нь ингээд олон бодлого дээр айлуулах ажиллаад эхэлсэн байх юм бол айгүй даваа талтай. Тэгэхээр та хэд маань бас хэрвээ боломж цаг нь байх юм бол бодлогоо ер нь сайн бодоод агаарэ. Тэгээд магадгүй таньдаг хүн байгаа бол одоо 25 оны сургалтанд суусан хүмүүсээсээ ч юм уу те сүүлийн үеийн нөгөө бодлого аргачлалт маань яаж өөрчлөлт орсон байна, юу одоо шинжлэгдсэн байна гэдэг ийм товч мэдээлэл бас авчих юм бол тэрэн дээрээ үндэслээд нөгөө өөрөө өгөгдөл дээр ажиллаад явчих штэ тий. Тиймэрхүү байдлаар магадгүй эх жил 27 оны 10 сар 11 сард хуульчин шалгалтаа өгөх гэж байгаа бол энэ жилийн хугацаанд яагаарэ бодлого дээрээ сайн ажиллаарэ. Тэгээд бас хариугүй тестүүдээ бас ажиллаж ивэл боломжтой шиг санагдаж байна. Тэгэхээр хугацаа ерөөсөө тулгаад бол хэрэг авахгүй гэд хүн болгон ярьдаг л та. Гэхдээ хүн болгоны нөгөө нөхцөл байдал өөр. Тэгээд би бол бас нэг тийм өмнөх бичлэг дээр хэлжсэн шүү дээ. Би ерөөсөө өмнө нь бол ингээл нөгөө тууштай байдал ч юм уу сахилга бат эсвэл ингээл нэг иймэрхүү хэцүү нөхцөл байдалд амжилт гаргах ч юм уу тиймэрхүү юмыг сайн яриад одоо өөртөө яаж суулгах вэ гэж боддог байснаас шингээл бусдад тайлбарлаад байж гинэ гэж бодож байгаагүй гээд тэгээ яг тэрэн шиг хүүхэдтэй болохоос өмнө ерөөсөө нэг тэгэж одоо өөрийгөө шахахгүй гэх юм уу тэгээл за гэл жоо хойшлуулах хандлагатай жишээл юм бол оюутан байхдаа хичээлийн шалгалт бие даалтыг бол ер нь бараг л урч хүнэн эсвэл 7 хоногийн өмнө ч юм ингээд нэлээд тулгаж ингэж хийдэг байсан. Тэр маань айгүй буруу байсан. Тэгэд яаж трийгээ засах вэ? Энэ хойшлуулах гэдэг юм яаж болох вэ гэж бодоол идэг гэсэн. Тэгээд ер нь бол хүүхдтэй болсны дараа ингээд зарцуулж байгаа цаг болгон маань ингээд надад айгүй хайрын санагдаад хүүхдтэй өнгөрүүлж болох байсан цагийг би энэ шалгалтанд зориулж гаргаж штэ гэд. Тэгээ нөгөө интегриттэй байх хугацаанд заавал энэ шалгалтыг бас өгөөд байх шаардлага байгаагүй. Тэнгүүт за ер нь яг өгөөд үзье энэ жилдээ. Тэгээд эх жилээс юу яа магадгүй энэ жил би тэнцгүй халаа гэхэд туршлага хуримтлуулад тэгээ эх жилээс би яг жинхнээсээ би сайн бэлдээд өгье гэж бодоод тэгээ за юу ч гэсэн сургалтынхаа сургалтандаа ингээд суугаад үзье гэд ер нь сургалтандаа суугаад эхэлсэн байсан байхгүй. Тэгсэн чинь тэр сургалтанд ингээд суугаад өглөөний 9-өөс орой 18 цаг хүртэл тэгээд ирж чотогоо нийлээд ингээд 10 гаруй цаг ингээд хол хүүхдээсээ хол байгаад ийм их цаг золиос гаргаж иж би тэнцэхгүй бол болохгүй юм байна штэ гэдэг ийм бүр ингээд цаанаас ийм бодол төрсөн. Тэгээд заавал тэнцэхтэй тэнцэхгүй бол ерөөсөө болохгүй. Тэгэх юм бол ингээд миний одоо хүүхдийн миний нөхрийн ингээд хүчин чармайлт байхгүй болно гэд өөрийгөө нилээн ингэж шахсан. Тэгээ тэр шахсны үндсэн дээрээс бас нилээн одоо юм богино хугацаанд эсвэл юм бил компакт байдлаар бэлдсэн ч гэсэндээ айгүй тарих маань сайн ажилласан юм шиг надад санагдсан. За тэгэхээр богино хугацаанд ингэж бэлдэх бол угаасаа амар эрсдэлтэй. За тэгээ эцэст нь юу вэ гэхээр
богино хугацаанд бэлдсэний одоо юу гэх юм гайч гэх юм уу те эсвэл угаасаа надад хангалттай хугацаа одоо хангалттай бэлдэх юм боломж байгаагүй учраас бас өөрийгөө зөвтгөж байгаа. Тэгээ би нөө тестийнхаа шалгалтын дээр 32 оноо авсан гэсэн шүү дээ тий. Тэгээд бодлогын шалгалт би ингээ бодлогын шалгалтын дээр бол бүр нилээн гайгүй хийчлээ дээ. Бүр ингээд өөрийнхөө хэмжээнд бүр маш сайн хийлээ дээ гэдэг юм мэдрэмжтэй гарч ирсэн. Тэгээ нилээн дэжин өндөр оноо авчих юм байна да гэд тэгсэн чинь яг хариу гардаг өдөр би ингээ 5 хоног хүлээсний дараа хариугаа мэдчихэж байгаа байхгүй. Тэгээд оноо маань хүрээг байсан. Даал хүрээгүй 68.1 дэж үлээ. Тийм байсан. Тэгээд надад ингээд жоохон оноо дутчлаа штэ гэж бодогдоод үгүй за би худлаа ярьж шин би оноогоо одоохондоо санахгүй нэг ямар ч ингээд 70 бол хүрээгүй. Тэгээд за энэ жоохон оноо би яах вэ гэд хэрвээ тестэн дээр би 35 оноо авсан байсан бол бүр хангалттай тэнцэх байсан байна гэдэг ийм бодолтойгоор айгүй харамссан. Тэгээ яг ингээд болох уу яах уу гэд тэгээ байж идэл нөгөө гомдлоо гаргаарэ гэж шууд ингээд нөгөө дүн гарчингууд давхар ингээд гомдол авах мэдээлэл ирчтэй юм билэ. Тэгэл гомдлоо бол угаасаа 24 цагийн дотор гаргах ёстой. Маргааш нь л байна гэсэн үг шүү дээ тий. Тэнгүүд нөгөө гомдлоо яаж гаргах уу? Эсвэл гомдол гаргахаа болох уу гэл аюу хэн бодож чаад тэгэл гомдол гаргахаар шийдсэн. Тэгээд би энэ чинь ингээд ихний хуудсан байхгүй. Тэгтээ ингээд гомдлоо тэр оройноос бодож эхлээд тэгээ маргааш нь үгүй тэр оройндоо бичиж эхэллээ. Тэгээд маргааш нь юу нь л эцслээд тэгээ явуулсан. Имэйлээр авчт юм лээ. Яалаа 24 цаг байлуу. Ямар ч нэг л өдөр байсан гомдол гаргах. Тэгээд тэр хугацаанд одоо нөгөө хуульчийн мэрэгжлийн шалгалт за хуульчийн мэрэгжлийн шалгалтын журам гэж байгаа шүү дээ. Тэрэн дээр ингээд шалгалтанд орохоос ахуулаа, шалгалт зохион байгуулаад тэгээд шалгалтыг дүүнээд тэгээ шалгалттай холбоотой гомдлыг шийдвэрлэх гэдэг 9-р бүлэг байгаа. Тэгээ энэ 9-р бүлгийг ерөөдөө хараад ямар үндслэлээр маргаж болох юм бэ нэ гэдэг эндээсээ олоод мэдчихэж байгаа. Тэгээд ер нь бол яг ийм нөгөө хэлбэрийн шаардлага бол хаанч байхгүй мөлий. Тэгээд би өмнө нь жилийн бас гомдол өгчээсэн найзаасаа ямар гарчигтай тэгээ яаж ер нь бэлтэж өгсөн бэ гэд зөвлөгөө авсан. Тэгээд одоо энийг ч гэсэндээ бас дараа нь хэрэг болж магадгүй гэд та хэдэд мэдээлэл өгье гэж бодсон. За тэгээд би ингээд гомдлоор ямар ч хэсэн тэнцсэн. За би болохоор гомдлоо Монголын хуульчдын холбооны хуульчийн мэрэгжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороонд гэж хаяглаад тэгээд ерөнхийдөө нэг альбом бичиг баримтад ер нь ямар шаардлага тавигддаг тэр стандартыг хангаад за тэгээ бодлогын шалгалтын үнэлгээтэй холбоотой гомдол гаргах тухай гэд тэгээд өөрийгөө ямар оноо авсан тэгээд хэдний өдөрт ингээд шалгалтаа өгсөн ямар үндслэлээр энэ гомдлоо гаргаж байгаа юм. За тэгээд яг ямар салбар эрхцүүдээр гомдлоо гаргаж байгаа юм гэдгээ тодорхой бичсэн. За тэнгууд минийх нийт 3 хуудас болж ирснаа нөгөө форматыг өөрчилсөн чинь 4 хуудас болсон. Тэгээ ерөөдөө 4 нөр болсон. Тэгээд хамгийн гол анхаарах юм нь одоо энэ шалгалтын үеэр бодлогын шалгалтын үеэр бүгдд нь цаас тарааж өгнө. Тэрэн дээр өөрийнхөө нэрийг одоо шалгуулагчийн дугаарчлуу бичдэг. Тэрийг заавал бичнэ. Тэгээд хүмүүс болохоор тэр цаасыг бараг ашигладаг юм билэ. Тэнгүүд гомдол гарах гэж байгаа тохиолдолд тэр цаас бол хамгийн чухал гэдэг юм билэ. Тэгээд тэр цаасыг сүүлд нь бүгдийг хурааж авна үзэгтэй нь хамт. Тэр цаасан дээр юу бичигдсэн байна гэдгээр ер нь бол гомдлыг шийдвэрлэдэг юм байна гэж би сонссон сүлд. Тэгээд миний хувьд бол би шалгалтаа эхлэхдээ бодолтоо эхлэхээс өмнө бодлогын өгөгдлөө 2-3 удаа сайн уншиж задлж агаад тэгээд толгой дотроо зураглал хийж агаад яг энэ гэмт хэрэг байж болох юм байна. Эсвэл энэ заалтаар шаардаж болох юм байна. Эсвэл одоо захиргааны кейсийн хувьд бол гаргачлалынхаа дагуу за энэ дээр одоо захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54-ийн TD-г ашиглана. Эндээс захиргааны ерөнхий хуулийн TD-ийг одоо
ишлэн гэдэг ч юм уу. Ингээд ер нь бол юунуудаа бодолтынхоо дагуу ингээд зураглалаа гаргаад заалтуудаа бичсэн байсан. Тэгээд ялангуяа иргэний хувьд бол энэ жилд нэлийн миний хувьд арай өөр бидний сурснаас арай өөр юм бодлого гаргачлаар бодсон. Тэгээ би бол жишээлх юм бол гэрээнээс үүдэлтэй шаардах хэрэгтэй юу гэж эхлээд үзэж агаад за шаардах хэрэггүй юм байна гэдэг юмүтэй. Дараа нь гэрээтэй төстэй харилцаа юу гэж үзээд тэгээ дараа нь эсвэл дараа нь чи юу гэдүүлээ дараалал надад марч. Тэгээд гим хорвоо өнцлөө өрнөсөн гэд ингэж шатараатай явдаг. Тэгсэн чинь 25 оны иргэний бодлогыг харах юм бол шууд 492-ийн 1-ээр өнцлөгөө хөрөнгөчсөн гэдгээсээ шалгаад эхэлсэн байсан. Тэгээд тэгэнгүүт нь ер нь иргэн дээрээ маргая гэж бодоод гэтээ баг миний хамгийн найдаг байсан иргэн. За тэгээд иргэн дээрээ маргахтаа жишээлбэл шаардах эрхийг шалгах дарааллын хувьд эхлээд ингэж бодлого их бодолтой эхлүүлсэн. Тэгээ өнцлөгөө хөрөнгөчсөн үүдэлтэй шаардах хэрэгтэй байсан эсхийг бол би шалгах шаардлагагүй гэж үзээд ер нь бол шалгаагүй. Яагаад гэх юм бол бодолтын хүрээнд өнцлөгөө хөрөнгөчнөөс үүдэлтэй шаардах хэрэгтэй эсэх гээд шууд эхний хэсгээ шалгаад өнцлөгөө хөрөнгөчсөнийг нэлээд шалгасан байсан. Тэгж байгаа дүнэлтэнд нь болохоор 492-ийн 1-р зүйл заасны дагуу шаардах эрхгүй гэж гаргаж ирэнгүүтээ доороос нь ингээд гэрээнээс татгалцсан уу гэд гэрээтэй холбоотой үүргийн ерөнхий ангийн зүйл залтуудаар ингээд шаардах эрхийг шалгаад явцсан байсан. Тэгэнгүүт чинь би болохоор бодолтон дээрээ эхлээд ингээд шууд гэрээ тэгээд үүргийн ерөнхий анги мэнгээ шалгаад явж исэн чинь тэрнээс нь ингээд шаардах хэрэгтэй гэд гараад ирсэн байсан болохоор ерөнхийдөө тэрийг ингээд шалгаад тэгээ цаашаага 492 вэ нүү 497-ыг шалгах шаардлагагүй байна гэд бодолтон дээр бол оруулаагүй. Тэгсэн хамгийн гол юм нь нөгөө өгсөн цаасан дээрээ би яг 492 бас байж болно. 492-ийн урьдчилан нөхцлүүд маань ийм юмнууд байгаа гэд ингээд өөрөө бүр ингээд задлаад бичсэн байсан байхгүй юу. Тэгэнгүүт тэрийгээ би ингээд цаасан дээрээ бичсэн байгаа гэд гисэн чинь ерөөдөө иргэн дээр бол нэлийн оноо нэмэгдсэн. Тэгээд яг бодолтон дээр угаасаа би бичээгүйсэн болохоор мэдээж оноо хассан байх. Тэгээд дараа нь тэгээ нөгөө нэг миний цаасыг ингээд шалгахад угаасаа бичсэн байсан байна. Шалгаж ирсэн юм байна гэд тэр бас айгүй чухал ойлгох хэрэгтэй юм байна лээ шүү гэж бодсон. За одоо ер нь бол нэлээд л их юм ярьлаа. Бараг л бүхэл юм ярьчих шиг боллоо. Өөр надад яриад ах юм нэг алга. Тэгээд одоо энэ шалгалтанд ингээд дөнгөж төрсөн ялах хүүхэдтэйгээ яаж бэлдсэн бэ гэд асуух хүн байх юм бол дундуур нь бас ингээд яриа явцсан. Тэгээд өмнөх хамгийн ихний бичлэг дээр бол бас би ингээд өөрийгөө яаж одоо шалгалтанд бэлддэг вэ гэдэг энэ ерөнхий нөгөө шалгалтанд бэлдэх арга дээрээс нь ерөнхий нөгөө цаг хуваарлалт, энергийн хуваарлалт гэдрээ эхний бичлэг дээр ярьсан байгаа. Тэгэхээр тэрнээс ороод бас сонирхоод үзэж болно шүү гэж хэлмээр байна. За тэгээд бүгдд нь энэ жил өгч байгаа хүмүүс ч гэж магадгүй, эх жил өгч байгаа хүмүүс байж магадгүй. Тэгээд бүгдд нь амжилт хүсье. Эртнээс бэлтэрээ гэдэг уламжлалт үгийг хэлээд тэгээд бичлэгээ дуусгая. Баяртай.